Би яг одоо муу жаатгар ихчигээ бодогцов. Улай бутарсан харцтай, жартайс нь онгор нүдтэй ихчигээ би жаатгараа гэж дуудаад уурлуулдагсан. Бид ердөө нэг насны зөрүүтэйч миний ихч надаас биеэр том тойроо охин байжээ. За дээрлэхүү гэж учиргүй дээ. Тоглосон ч, ууралсан ч тэр намайг ганцхан хүмхэж орхино. Цагаан сарынхаа хитэн чихрийг хэр чинээндээ нуувч ихч айл цагийн хамгал том чихрийг нь түүж идчихэд жартайтал инээж зогсдогсон. Миний зэвүү дургу хоёр зэрэг хөрөвч надаас толгой өндөр тэрнийг яаж ч саруулзаад дийлдэггүй байлаа. Аав сум яваад өглөөгөр ая нам дуухан байсан тэнгэр өд дундаас эхлэн бүрзэж цасан шуурх нүд нүүргээ балбаж эхэллээ. Ээж яаран сандран гарахад ихч бид хоёр зүгээр л суугаад байлгүй. Ээждээ дэм болох санаатай хоньны захаар гүйлдэж билээ. Ээж гэртээ ур гэд байгаа бололтой хоёр гараа савчаад л байсан. Ихчиж бүснийхээ үзүүрээр намааг уяад ихчигээ дагаад гүйгээд байгаараа гэж билээ. Энэ хооронд хонь нилээд холдсон хэрэг. Түня муутай төлөг борлон энд тэнтгүй л бомбилдээд унаж байсан санагддаг. Миний нүүр ам тисхийн аргагүй чимчгнэж амьсгаа авахтаж бэрхтээ болж хайрагдаж хөлдсөн цас руу ойрын нэрэхгүй шургч нуулаа. Би сумын нэмлэгт ухаан орсон юм. Хацар ам гар хөл хайрагдснаас биш бусдаар бол гайгүй. Эмэлгээс гараад гэртээ иртэл хоймрын авдар дээр их чимэн зураг зулсын гэрэлд сүймэлзэж байсан юм да. Ингээд л би ихчгүй болчихлоо. Ихчигээн би өгөөлдөг байсан. Өгөөлөлгүй чи ахавд ихэр юм шиг тэрсгэн инээх үйлхэн ч зэрэг шахуу үе зайгүй хоёр юм чинь. Банзрын ганцхөө баймгүй сайхан залуу болжээ. Аргагүй хорууд үлдий гэж үлдсэн хөөшүүдэ гэхээр салхины үзүрт техникцээр чихний омог эргэнүүлэхэд цэсхөөрсөн амтан цэрэгийн албанд мордлоо. Одооны цэрэгч яах вэ? Хаврын тугал бэрүү болоогүй байхтал хал цэрэг болчихдаг. Хачин богинох нь алав юм хойно тэгсгээл халагдсан. Нутаг нугын эмс охтын харцыг эрчүүдийн сэтгэлийн хороор даруулж явсан үедээ мэлмрээ хархан нүдэд дэлгэр маатайгаа таарсан да. Дэлгэр маа надад 3 охин төрүүлж өгсөн ч миний сэтгэлд удам залгах хөөгүй шүүдэ гэх түня муутай түнэрхлийн цог үе үеийнхэн үүгэж ассан тэрхэн мөчөд багын анд олгоо чимдийнд чи биш ихч чинь үлдсэн бол банзрын хідэн одог эргүүлэх үү
Төрүүлэх байсан юм даа гэх солгоо үг намайг арх хэмээх шингэн хөлгөө хондлоод зайдан молдуулж өргөв. Зуны 3 сарыг гудайтал айраг арх эргүүлцээр унаа морио улдааж унган бие зовоосон намтан гэрийнхээ уяад дөрөө молтоллоо. Аавын бормор уяан дээр иргэцсэн. Хөгшин нэрждээ гэх бодолтой дотор ирээлжилж морин тэрэг төгшин өгж гарлаа. Тэгтэл ууц нуруунд дундуур тас буугаад л явчихлаа. Хамрын доор ирээлжлэх аавын гутлын ээдэн хоншорог ширцээр ахиад нэггүй л. Игч чинь чамайг ингэж хүний сүг болж яв гэж чиний төлөө амиа өгөөгүй байх шүү. Наад бондгороо усанд өөчхөөгүй юм бол сайн бодоорой муу шаармын гэж хичгээд эргэж харахгүй мортхон тэр. Бор морины хөнгөн алхаа товор гიშгэлсээр холдов. Гол руу гүйх 3 охиныхоо ардаас ширтэнгийн гүйхөө аав эртээд юу гэж хэвдэ гэж ихэд эмгүүнээр асуух ойдвол үг хэллэгтэй болсныг ботгож өнөө маргаашгүй л тэнх бидтэй. Тэгэхээрээ тэр ихээсээ очиж асуухгүй юу гэд хурдхан холтох мэн гэсэн шиг охтынхоо ардаас дийгдчихлээ. Үе үеийн нүрээ шудрахыг ботход үйлжил яваагаас зөрөхгүй биз. Тийм дээ. Ээж л учрыг хэлэх юм байна гэж бодовч уулзсан гэхээс халуун. Ихүүдийн халууныг өнгөрөөгөөд мурцсан би орой өхрийн сайлаар туглын зэлэн дээр бүртгэнэх ээжийн дэргэд хулгаж очлоо. Иш ингэж явах гэжтэй чи гисэн. Урам нь хугарсан харцаар над руу ширтээ цуусан ээж. Тэр ёрын шуурга жаахан уйсаж нүд орхтой зэрэгэл бит айл хотлоороо ирэлд гарч 5 саахалтын дайтаас та хоёрыг олсон. Нэг бовисэн цул юм гээд нүдэндээ дөрсөлвөө гэлтэй тагчиг болсноо. Шүлсээ гүтхийтэл залгиж уртаар санаа алдаад ихч чинь дээлээ тайлж чамайг ороогоод өөрөө бас давхар тэрсэн байсан. Гүй бас их төвчээр шүү. Чиний хамарнаас халуун нуур гарч байсан да. Аав чинь та хоёрыг давхраар нь тэрврээд гэртээ авчирсан. Тас тэрврээд хөшчихсэн ихчийг чинь салгах гэж муу эцэг чинь л илгээ нэмтэлж цээжийн урссан юм шүү гэд цааш нь ярьж чадсан. Ярьсан байлаач би сонсож дөнгөхөөргүй болсон байна. 9 настай тэр бэлийнхэн чинээ хуруухан чинээ намтны хуруухан чинээ зүрх эцсийн цоглох хүртлээ зөвх нь миний л төлөө байж шүү дээ гэж бодохоор хаанаас нь ч юм халуун зураа өөр эсэх нь огж ихэр татуулан гадагшлав. Нэг мэтгэд ээжиж алга, өхөр тугал ерөн бүгд алга. Туглын зэлэн дээр хусрангийн бэрүү шиг дүнхийтэл
хэр удаан сууснаа анзаарсангүй. Тэндээс би ам тавихтаж бас учиртай юм байна гэж чивнэ боссон доо. Энэ цагаас хойш гашуун ус хоолоогоороо давуулаагүй. Одоо манайх 6 охинтой дэлгэр магийн минь мэлэмрээ хархан харцны өссөг сэргэж тогоонч нэ гэдтэй тэр минь хүүхэд л хөнгөмсөн. Охид маанч намайг ноолох дуртай. Сэтгэл минь аль тэртех амьдралын харгуйд үлдсэн 7хан настай хөөмөд. Харин нэгч минь бүр 6-гийн 6 жаадахар болоод ирчихсэн намайг ноолж буй мэт санагддаг да. Одоо төрх хөөхэд минь охин уу хөө юу хамаагүй. Тэр хаврын шуурганд ихч минь намайг тэрч хэвтгтээ. Олон болоороо миний дүү гэж шивнсэн ч юм бэлөө хин мэдхэвдээ.